Отхон баяр бол Монгол улсын ерөнхийлөгч Ухнагийн хөрөлцөхийн багдаг шүү дээ. Хөрөлцөх дээр 90-ад оноос хар баг залуугийн одоо найз нөхдүүд. Манай хөрөлцөхийн аав бол тээврийн жолооч Ухнаг бачна. Ингээд гэр орноор нь ордог гардаг. Олон хүүхэдтэй. Энэ олон хүүхэдтэй айлын хамгийн бага хүү шүү дээ. Тэгээд энэ багаасаа их сайхан хүмүүжилтэй, төлөвшөлтэй манай Ухнагийн гэрүүл бол өр хүүхдүүдэд сайхан өсгөж хүмүүжүүлсэн ийм улсууд. Тэгээд тийм учраас манай ах нарынхаа үгэнд их орно. Бидний үгнээс гарахгүй ажилласаг ийм одоо хөөхд байсан. Энэ чанараараа их сургууль суралцаад, их сургуулаа төгсөөд энэ төрлийн ажил албанд анхан шатны одоо нэгжээс нь эхэлж мэри зарчмаар одоо барилга хот байгуулалтын яамд газрын даргын ажлыг хүртэл одоо хийж ирсэн ийм хүн байгаамаа. Ингээд хамгийн гол нь Отхон баярын олсон мэргэжил ажилласан туршлага энэ бүх ур чадвар дээр нь толгуурлаад Монгол улсын ерөнхий сайд энэ Монгол улсын засгийн газар бол 24 оны өсөлтсөн хөгжлийн жил болгож зарласан шүү дээ. Тийм учраас энэ том бодлогыг хэрэгжүүлэхэд энэ хүний ур чадвар эзэмсэн мэргэжил ажлын дадлага туршлага хэрэгтэй байна гэж ингэж үзэж өсөлтсөн хөгжлийн асуудал хариуцсан ийм зөвлөхөөр ажиллаулж байгаамаа. Улсын хурлын сонгуулийн 6 дугаар тойрогт Монгол Ардын намаас нэр дэвшигч Ухнагийн Отхон баяр